Сайн байцгаана уу? За өвдгөн маш их ингээ хөсчихсөн нөө тэнэж болохгүй тий. За ийм болчихсон. Дээрэс нь өвдөлт ихтэй, хавдар ихтэй, одоо хөшинг ихтэй. За ийм байгаа хүмүүстэй за тэр өвдгөнийхөө тэр хөшингийг арилгах дасгалыг оруулъя. За дасгал гэхээс илүү баг массаж гэж хэлэх юм уу да. За би ингээд юугаа доошлуулчих өвдгөө сайн харагдуулахын тулд та нартай. За тэгээ ингээд ийм массаж маягийн юм хийх гэж байгаа болохоор ерөнхийдөө юм жоохон тос төрхнээ. Тэгэхээр би бол өөрөө нөгөө халгаан тос би бэлддэг гэрийнхаа аргаар гэж хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр гэрийнхаа би ингээд өртөө за нөгөө бор шилэнд хийх ёстой уг нь хадгалахтаа тэгээ бор шил одохгүй болохоор би ингээд оймс таслаад ингээд хийчихсэн юм аа. За ерөнхийдөө бас баг зэргийн төрчихсөн байж байгаа. За ингээд халгаан тосоо төрхнээ. За халгаан тос маань бас ерөнхийдөө энэ үе мөчний асуудалтай хүмүүст бол маш тохиромжтой. Яагаад гэх юм бол халгааны дээр навчинд байдаг одоо өрөвслийн эсрэг үйлчлэгээтэй 2-3 одоо тийм юунууд байдаг. Бодисууд байдаг. За дээрээс нь халгаанд маань Д витамин, К витамин, за тэгээд магний, кальц, төмөр гэдэг ингээд яг үе мөчний асуудалтай хүмүүст хэрэгтэй тэр эрдэж бодис амин дэмүүд маань байж байгаа. Тэгэхээр халгаан тос бэлдээ сайхан түрхэх эсвэл халгаан цай дотроос уух эдэр маань бол бас үе мөчний асуудалтай хүмүүст маш их тохиромжтой шүү. За тэгээ халгаан сайхан ургаад яг улирал нь эхлэхээр 4-5 сар та нар маань сайхан түгээд сайхан хийгээрээ. За би тэр халгаан тос бэлдэх тэр бичлэгийг оруулчихсан байж байгаа. За эхлээд ингээ яа сайхан энэ өвдгөнийхөө энэ орчмуудыг сайхан ингээ илээд өгнө. За яа массажлаа сайхан гараараа илээд өг. За ингээр чинь сайхан цусны эргэлтсэн сайхан сайжирч өгнө. За энэ өвдгөө орчны маань цусны эргэлт бол маш сайн байж ээж нөгөө дотор талын зөөлөн гэд мөгөөрсөн эдүүдийн маань тэр нөхөн түлжилт маш сайн явагдана гэсэн. Тэгэхээр энэ өвдөг орчмын хөдөлгөөнийг нэгсэндээ сайн байлгах маань цусны эргэлтэнд бас их чухлаа. Тийм болохоор л өвдгөө хөдлөг гэдэг юм маань учир тэр байгаа. Өвдөг ерөнхийдөө үе мөчөө. Дээрээс нь энэ үе мөчний өвчин энэ үе мөч гэдэг чинь өөрийнх нь үүрэг нь хөдлөх ёстой шүү дээ. Тийм болохоор та нар маань заавал хөдлөх хэрэгтэй. За ингээ сайхан илээд өчгнөө. За эннийхээ дараа за яг нөгөө өвдөгний нүдний доотлол өвдөгний одоо нүд гэж хэлдэг бид нар те. За энэний доотлол нэг хонгорхой байдаг шүү дээ. Өвдөгний нүднийх доор хонгорхой байдаг. За энэ яг энэ хонгорхой дээрээ та нар маань өөрсдөө олоод ингээ дараад за дунд хуруугаараа юм уу аль эсвэл эрхий хуруугаараа аль ч хуруугаараа байж болно. За ингээ сайхан эргүүлнэ. За ингээ сайхан эргүүлнэ. Яг тэр хонгорхой дээр өвдөгний нүдний хонгорхой дээр. За хөлөө ингээ сандал дээр суугаад ингээ хөлөө орон дээр тавьчихаар хөвтөх яг тэр хонгорхой дээр нэг сайн мэдрэгддэг учраас их амар байдаг. За ингээ сайхан 1-2 минут сайхан ингээ эргүүлээд өгнө. За би бичлэгээ удаан болохгүй тул жоохон хурдан хийн та нар маань болохоор тайван сайхан удаан хийгээрэй. За юу. За ингээд тэгээд төхөөр чинь нэгдүгürt энэ маань энэ өвдөгний чинь ойролцоох бас мөн цусны эргэлтийг сайжруулж байгаа хамгийн гол нь энэ өвдөгний нүдний маань дээдэд доотод тал дээдэд талд яг ингээд одоо нэг холбоо сэдвүүд маань байж байгаа шүү. Тэгэхээр тэр холбоо сэдвийг бас нэгсэндээ сулруулж өгч байгаа гэсэн үг ээ. Ачааллыг нь. Тэр холбоо сэдвүүд маань одоо маш их ачаалал авж байгаа. Тийм учраас их гэмтэж байгаа, зарим нь сунж байгаа, зарим нь бүр болохоо байгаа тэр жирэмс холбоо сэдвүүд маань тасраад байгаа эдрэгээд чинь хит их ачаалтай байсанс болоод байгаа. Тэгээ нөгөө гэмтснээсээ болоод нөгөөдөл чинь өрөвсөд бидний нүдэнд харагдахгүй ч гэсэн дотроо тий өрөвсчихсэн. За тэгээд нөгөө өрөвслөөсөө болоод өвдөлт өдрөөгөөд ингээд асуудал бий болоод байгаа. Тэгэхээр ингээд сайхан энийгаа ингээд эргүүлээд өгнө. За эннийхээ дараа яг нөгөө энэ дунд одоо хоёр өвдөгний нөгөө дээд яс доод яс байгаа шүү дээ хөлний тий дунд чумаг доод одоо шилбэний яс. За энэ хоёрынхаа яг нөгөө холбоос яг нөгөө үе гэж хэлж байгаа. За энэ үеийнхаа яг энэ дотор тал дээрээ гадна тал дээрээ яг тэр үеийн дээр дарж байгаа сайхан айж хоо ингээд хөдлөгнөө. Ингээд сайхан хөдөлгөх хэрэгтэй. Энэ хөдөлгөөн та нарт маш их дутагдж байгаа. Энэ хөдөлгөөнийг хийхэд ерөөсөө ямар ч асуудал байхгүй. Наад өвдгөнд чи ямар ч ачаал өгөхгүй, ямар ч одоо та нарт ерөөсөө тэр өвдгийг ерөөсөө асуудлыг ерөөсөө муутгахгүй, харин ч дээрдүүлнэ. Тийм болохоор яг энэ хөдөлгөөнийг маш сайн хийж явах хэрэгтэй. Эн чинь нөгөө гөшөөд байгаа, бүр болихолоод байгаа нөө чинь маш сайхан
сайжруулж өгдөг. Ерөөсө гол алдаа та нар ерөөсө ямар ч хөдөлгөөн хийхгүй байгаа учраас улам бүр ингээд дордуулаад байгаа байхгүй. Энд чинь хөдөлгөөн хийжээж нэгдүгээр цусны чинь эргэлт сайжирч байгаа, хоёрдугаар энэ өвдөх гэдэг чинь ер нь үе мэд гэдэг чинь өөрөө энэ хөдөлгөөний эрхтэн шүү дээ. Тэгэхээр тэр хөдөлгөөн нь бэжэж нөгөө дотор нь байдаг нөгөө шингэнгүүд эдгэр чинь ахиж одоо тэр шинээр бий болж үүсч яадаг. Тэгээ хөдөлгөөнгүй болчихоор чинь нөгөө шингэнч бий болохгүй. За ингээд бүр нөгөө шингэн байхгүй, зарим нь бүр ямар шингэнгүй болчихсон. За зарим нь нөгөө хөдөлгөөн хийхгүй болохоор нөгөө шинээр шингэн бий болохгүй болохоор нөгөө шингэн ямар ч чанаргүй болчихсон. Нөгөө хуучин муу шингэн сэлбэгдэхгүй болохоор нөгөө хуучин муу нь бүр нөгөө өчин те өрөвсөл ихтэй ийм муу шингэнтэй болчихсон. Тэгээ нөгөөдүүлийн заавал аваад шинийг хийхээс аргагүй өдөргээд ингээл асуудлууд нэмэгдээд байгаа байхгүй юу. Тэр ингэж хөдөлгөнөө. Сайхан зөөлөн тайван заа юу. За одоо ингэж хөдөлгснийхаа дараа сайхан за гуйныхаа яг энэ дээдл тал чинь булчин байгаа тийм үү. За энэ өвдөгний нүд байгаа. Өвдөгний нүд булчин хоёрыг яг холбосон яг энэ хэсэгтэр чинь нөгөө холбоо шид гэдэг чинь маань байж байгаа. Тэр энэ холбоо шидийг сайхан суллаа. За энэ сайхан холбоо шидийг ингээд суллаад өгнө. За энэ холбоо шидүүд бас их сайн суларч явах хэрэгтэй. Яагаад гэх юм бол энэ бас их ачаал авснаасаа болоод энэ өвдөг чинь бас их өвдөд байгаа. За тэгээ нөгөө холбоо шидүүд маань зарим үед бол нөгөө энэ булчингийн тэнцвэргүй байдал гэж яриад байгаа шүү дээ. Зарим нь булчин их ажилдаг, зарим нь ерөөсөө ажилдаггүйгээд. Тэгэхээр чинь энэс чинь болоо нөгөө холбоо шид чинь зарим нэг хэсэг нь их ачаал авдаг, зарим нэг хэсэг нь ерөөсөө ачаал авдаггүйгээд ингээд асуудлууд болоод байгаа. Тэгэхээр тийм болохоор энэ холбоо шидүүдийг сайхан суулж өгнө. Тэсээ нөгөө гүрийгээ чардаагаад байгаа шүү дээ энэ чинь. Саяны нөгөө та нар нөгөө мөнх оргил илүү нөгөө саяны Азийн нөгөө физикэл юунд ороод байгаа. Нөгөө тамирчин зодоонч залуу тэр л тест зүгээр бөө шүрмэс чардааж байгаа хэвээр. Яг тэрэн шиг ч л энэ үеийн холбоо шид чинь бол чардааж байгаа шүү дээ. Өөр юм энэ булчин юу гэж хөдлөх гэж. Тэр энийхээ сайхан ингээд сурлаад өгнө. За ингээд сайхан ирэхээр ингээл сайхан. За энийхээ дараа за энэ гадна талд бол холбоо урт туузан ийм юу явагдаж байгаа тууз. Ийм нарийн тууз. Тэр энэ бас их чангарт их ачаал авж байгаа. Тэр энэс бол энэ өвдөх тэр яг энд өвдрөлт мэдрэгдэж байгаа. Энэ хавьд өвдрөлт мэдрэгдэж байгаа. Энэ туузын гинтснээс болоод тэр зарим үед ингээд би ч гэсэн өөрөө энийгээ ингээд дарахад маш их өвдөлт мэдрэгддэг. Тэгэхээр яг энэ хоёрыг дотор талдаа ч мөн ялгаагүй. За ингээд сайхан дээшээ доошоо яг ингээд гүйлгэнэ. За энэ сайхан тэр урт туузан тэрийг сайхан ингэж суллнаа. За ингээд сайхан дээшээ доошоогоо л ингээд сайхан гүйлгээд энэ шүү дээ тийм үү гараараа. Сайхан ингээд гараа зангидчихж байгаа. За ингээд эннийхээ дараа за хөлөө баг зэрэг ингээд нугалчих. Яг ийм нугалчих. За ихэнхэн хөлнүүдээ ерөнхийдөө ийм л болчихсон байгаа. Ерөөс ингээд тэнийхээ байчихсан. Яг ийм болчихсон хөлнүүд байж. Тэгэхээр энийгээ ингээд сайхан сандал дээр суусан чи орон дээр нэг жоохон юу тулгуурлаад за нөгөө яг 3 хуруу чигчээ өрөө эрхийн өрөө хоёр хасаад яг энэ 3 хуруу. За энэ 3 хуруугаараа яг энэ хонхорхойд сайхан ингээд дараад эргүүлнэ. За энэ хонхорхойд чинь нөгөө шүрмсүүд чинь нөгөө албаа суу чинь хөдлөхгүй байснаас болоод бүгдээр энд ингээд хатуураад бөөгнөрөөд ингээд бүр тэгээд нөгөө эннийх нь ард бөөн хатуу бүрэнки юмнууд үүсчихсэн байж байгаа. За зарим нь яг нөгөө тэр уулынхаа эднэрийг үүсчихсэн. Багрын уулынхаа эднэр өөр юм байж байгаа. Тэр нь бол зөөлөн мэдрэгдэнэ. Энэ хатуу ингээд ийм юм мэдрэгдээд байгаа бол за бүр гатуу бол ясваргсан эдрээс болоод тийм бүр хатуу юу гэдэг энэ өөр байж байгаа. Тэр ихэнх нь бол ерөнхийдөө бас тэр шүрмэс булчингууд нь ерөөсөө энд ард энэ шүрмэс холбоо сэдвүүд нь зангирснаас нөгөө энд хөдлөхгүй байснаас чинь болоод энд ингээд бондгоцсон байж байгаа. Тэрийг сайхан суллнаа. Ингээ сайхан эргүүлээд өгнө энэ дотроо яг энэ онгорхой дотроо. Ер нь бол энэ шүрмэс энэ юу холбоо сэдвүүд маань сайхан уян байх хэрэгтэй шүү дээ. Хөдөлжээж уян байна. Тэгэхээр нэг сунгалт гэдэг их чухал сунгалтын дасгал. Тэр сунгалт маш сайн хийж явах хэрэгтэй. Би сунгалтын дасгал бол зөндөө л удаа оруулж исэн. Одоо ахаал бас оруулъя. Сунгаж өгөх юм бол тэр шүрмэс энэ холбоо сэдвүүд маань сайхан уян байдалтай байна гэж хөдлөхгүй болохоор чинь
сунгахгүй болохоор ч удам хатагшраад улмал хатуураад ингээд байгаа. Тэр энийгээ сайхан ингээд судлаа зөвлөд өгнө. Ингээд. За ингээд өгөөд ах юм бол за ерөнхийдөө энэ нөгөө үдгч нь ингээ хөшөөд ингээд бүр хөдлөхгүй байгаа усуд маань бага агаар гайгүй болно. За ингээ бага агаар гайгүй болоод ирэхээр л тэгэл нөгөө хөл гараа ингэж хөдлөгдөг тийм энэ булчингаа ингэж хөдлөгдөг энэ уртлын булчингаа ажилуулдаг. За ингээ ийм дасгалуудыг ингээ хийж эхэлнэ. За та нар маань тийг ингээ бага агаар ингээд яваараа. За энэ тосны хувьд бол заавал халгаан тосыг түрхээд авах шаардлага байхгүй. Та нар маань өөрсдөө дэлгүүр аптекуудад бол үеийн хүчний зориулсан юм зөндөө тоснууд байгаа шүү дээ. Тэгээ тийм тоснуудыг аваа сайхан ингээд түрхээд хийчих болно.